тойрон шүрэгчийн чанарууд гэсэн. За нэгдүгээр тойрон шүрэгчийн чанар гэдэг энэ хэрэгэлсэн бодлого бодъё. За тойргийн гадна орших цэгээс тойрогт татсан шүрэгчийн уртууд нь нэгдүгээр тэнцүү байна. Тэнцүү гэдэг шүрэгч гэж энийг. За шүрэгч гэж ерөнхийдөө юу гэж хэлэх юм гэхээр энэ тойргийн энэ хүрээг зөвхөн нэг цэгээр огтлсон. Энэ нэг цэгээр огтлж байгаа шулууныг шүрэгч гэж хэлж болно. За тойргийн гадна орчих цэгээс тойрогт хоёр шүрэгч татчих болно гэсэн ийм хичээл байна. За энэ дүрмийг ашиглаад энэ 42 дугаар бодлогыг бодъё бүгдээрээ хамтран. За тэгэхээр энэ бодлогыг бодоход бидэнд за 3 см радиустай гэсэн шүү дээ, тийм ээ? 3 см радиустай гэсэн. За ингээд координатыг авахыг яагаад хийгээд байгаа вэ гэхээр энэ тойрог дээр үзэж байгаа энэ чанар маань физикийн хичээлд бол маш их олон тохиолдолд чухал хэрэгтэй байдаг. За 3 см радиустай гэсэн учраас за 3 см радиустай гэсэн. За юугаар товшруулчих юм 1 2 3 1 2 3 за энэ дээр тохирох юм байна. Тэгэхээр ингээд зургаа маш сайхан масштаблаад хэмжээгээр нь зурж сурах хэрэгтэй. Энэ маань буцаад бидний бодлогыг байгуулалтаар нь бараг чинь өөрөө бодоод өгчнө гэсэн. Нөгөө талаас бидний бодож байгаа зүйл бол яг амьдрал дээр хэрэгчээр байх хэрэгтэй. За 3 энэ 4 энэ 5. За энд ийм гэсэн шүү дээ. Тэгэхээр бид нэр тойргийн төвийг ОЦ гэдэг энд өгсөн байгаа шүү дээ. Энэ ОЦ. За тэгэхээр энэ дээр 3 байгаа. Энэ дээр 3. Тэгвэл энэ дээр 5 байх нь. Энд цэг байх нь. Энд цэг. Тэгээд бидэнд одоо өгсөн юм бол энийг гэж. Н тойргийн радиус бөгөөд энэ нь 3 см. Энэ зайна 5 см гэдэг нь төгссөн. За ийм бол цэгээс тойрогт татсан шүрэгчийн уртыг олоо гэсэн. Одоо эндээс бид нар цэгээс шүрэгч татна. За энэ шүрэгч нь энэ А цэгтэй зөвхөн нэг цэгээр огтлцож авах ёстой. За ингээд энэ шүрэгч татлаа. Тэгээд энэ маань зөвхөн нэг цэгээр огтлцож явах ёстой гэсэн. За тэр нь энэ гэж ойлгоё. Тэгвэл эндээс бид нар нөгөө тойргийн радиусыг зурна. За радиусыг ер нь цаашдаа радиус вектор гэдэг энэ дээр огтлцож өгнө. За ингээд ийм. За нөгөө талд нь бас бид нар шүрэгчс хоёр шүрэгч татчих болно гэсэн шүү дээ. За ингээд энийг татчих. За шүрэгчүүдээ нөгөө өнгөрч урж байгаа. За энэ арай шүрэгсэнгүй шүү. Тэгээд энэ хоёрыг яг шүргэлцүүлээд тэгээ ийш нь ингээд радиус векторыг татхад энэ хоёрын энд нь
90 градус бас үүсэж явах ёстой. Тэгээд энэ R. За эдгээр огтлолцсон энэ цэгийг юу гэж вэ гэхээр K гэж. Энэ бас K. Тэгэхээр энэ бас K-нууд ямар тэнцвэрчлээ гэсэн. За биднийг болох дээр ингэсэн нөгөө юу гэсэн мэн таарих татсан шүргэгчийн уртыг олоо гэсэн. Бидний олох байгаа зүйл бол K. За K-ыг хэрхэн олж болох вэ гэж. Бидэнд энэ өгсөн, энэ хэмжээ өгсөн. Тэгэхээр энэ хоёр шүргэж татсан цэгээсээ ингээд шулуун татъя. За миний тэршин болсонгүй. Та тэршин зураараа тэгээ шулуун татахад энд мөн адилхан 90 градус гэсэн. Одоо энэ АМ уртыг яаж болох вэ гэхээр за шулуун татаагүй ч гэсэн болох юм байна. Тэгэхээр бидэнд юу үүсэж чинь гэхээр энд хоёр гурвалж байсан. Гурвалжин ОК гэсэн юм хоёр гурвалж байсан. За энэ ОК-ийн өнцөг К-на 90 градус. Тэгэхээр энэ чинь төвшинцэд гурвалж байгаа учраас бид нэр Пифагорын теорем бичиж. Пифагорын теорем нь С квадрат тэнцүү гипотенузын квадрат нь К-т бүрийг квадрат зэрэгтэй шүүлээд тэдгээрийн нийлбэрт нэмсэнтэй тэнцүү гэдэг. За тэгвэл энэ чанараас ОМ-ийн квадрат нь ОК-гийн квадрат нэмэх нь КМ-ийн квадраттай тэнцүү гэсэн юм болно. За ОМ маань өөр 5 см. Тэгээд 5 см-ийн квадрат тэнцүү. ОК чинь бидний тойрог радиусын квадрат нэмэх нь бидний татсан хүчийн урт. За тэгвэл КМ тэнцүү квадрат язгуурдаар 5-5-ын 25 см квадрат хасах нь 3-3-ын 9 см квадрат. За энэ дээр нэгжийн тухай маш сайн анхааралтай авч яваарай. Энэ тэнцүү хүчийн урт бол 4 см гарлаа. За энийг за тооцоогоор 4 см гарсан. За энийг багш нь юу байсан байгаа энэ програм дээр зурсан байгаа. Тэгэхээр бид зураг зурхтад маш хямдхан анхааралтай зурах хэрэгтэй. За ингээд миний програм дээр зурсан энэ урт бол 395 см гарсан. Тэгэхээр бид нар энд бол тооцоогоор эн чинь 4 см гарах юм байна. За энд зурхад бол 5 мм 0.5 мм-ийн зөрүүтэй гарсан. За эндээсээ нөгөө та нар аливаа зүйлийн абсолют өөрчлөлт за тэгээд стандарт хэмжээнд байж болох өөрчлөлт гэсэн ийм зүйл бас үздэг. За энэ өөрчлөлт чинь нөгөө анх байх ёстойгоос тэр сүүлийнхаа байгаагаа хасч байх ёстойгоос байгаагаа хасч. Тэгэхээр дельта x тэнцүү байх ёстой 4 см. Програм дээр зурсан маань 395 см. Тэгэхээр энэ 0.5 см-ийн зөрүүтэй зурагдсан байна. Тэгээд ерөнхийдөө тодорхой хэвдэ хэмжигдэхүүн гэсэн ойлголтын дээр та нар хүнсний бүтээгдэхүүний уутан дээр хараараа дандаа тэр массан дээр нэмэх хасах гэсэн юм байна. Тэгэхээр энэ миний багшийнхны програм дээр зурсан өөрчлөлт бол ийм байна. Ер нь стандарт бол энэ үл яг байж болох жижиг алдаа юм да зурган дээр. За ингээд
дараагийн даалгавруудыг та бүхэн хэмжээрэй. Яагаад гэвэл энийг багш нарт шууд чугамаар хэмжих бас боломжгүй байгаад байгаа учраас програм дээр дурсантайгаа харьцуулаад за ингээд илүү их дэлгэрэнгүй тайлбартай, туршилттай ийм хичээл үзэх эсвэл манай онлайн YouTube суваг дагаараа тэгээд захин хичээл явагдаж байгаа.